Наруулын цаагуур ороод удсанчгүй бүрэнхий болохтой зэрэгцэн тулга дугуйгаан сольж дуусав. Хагарсан дугуйгаан багажиндаа хийчгээд удахгүй зүтгэх даваа өдөгөн хэсэг ширтэн зогсож халааснаас нь тамхиа гарган асаана. Энэ залууг тулга гэх бөгөөд хотоос яаран гарч хадмын гэрийг зорж буй жирийн л нэг ажилчин залуу. Түүний эхнэр хүслэн хэд хоногийн өмнө төрүүлээд гэрлүүгэн явсан тул мань хүн ажлан амраад өөрөө араас нь явж буй нэн. Хатам аав ээж нь нутаг усандаан нэртэй малчин айл бөгөөд эхнэр хүслэн ч хот гэхээсээ илүү энд гэртээ байх дуртай хүн. Тиймдээ ч тулгын ажлыг амархыг нь хүлээж тэсэлгүй 100 цаг эхлэхдээ зэрэгцээд л. За би юу нь явлаа. Энд дөрвөн ханы донд чамайг хүлээж өдөр алдаад яах вэ? Ижээ авдан эртхэн очиж сүү сайланд нь нэмэр болоод ч болов байж вэ. Настаа улс хардгал байлгүй. Харин чи амрангуудаа араас шууд очоорой. Гэж хэлээд явсан юмсанч. Тулга хотоос хөдлөөд л гიშгэх маягтай саадгүй яваад аймгийн төвд ирсэн бөгөөд тэндээсээ нэг утсаар ярьж аваад хадмынхаа цуслан руу хөдөлсөн байна. Мань хүн ч угаас зожиг дээр нь үгдүү цөөтэй тул замын хүн авч өөртөө ажил нэмсэнгүй. Эхнэрийн загсан хідэн имийг нь цуглуулад л ганцаараа гараад шидчихэж. Хүслэнгийн аавынх Бадарч гэж айл нь аймгийн төвөөс 60 орчим километрийн зайд зусдаг ба уул ус тэгширсэн хангай газрын айл. Тэмдээ ч хурж очих зам нь цагаан биш. Хад асах чулуу ихтэй. Дов сондуул шавар шалбааг ихтэй тул жижиг тэрэг лав дөхөхгүй гэлцдэг. Том тэрэгтэй хүмүүс хүртэл гэгээтэй цагаар л явах бөгөөд шөнө бол шавар усанд суух, дорхноон төөрчих барьцгүй олон салаа зам гэдэл хэцүүхэн газар ажээ. Бадарчгүйнх нутаг усандаан нэртэй нуруу сайтай улс. Басчгүй малхуу сайтан дээр ажил чичэнгүй хүмүүс тул угийн хөдөөний амьдрал үзээгүй тулгын хувьд нэрээ муу хэлүүлэхгүй төлөө их л хичээдэг ажээ. Тиймдээ ч эртхэн яваад очиж санаа өвөрлөн аймгийн төвд хоноод хөдлөлгүй нар орох гэж байхад хадмын зүг гараад шидчихсэн нь энэ бөгөөд саадгүй явсан машиныхын дугуй гинтхэн хагарсанд солихоор зогсоод хөдлөх гэж буй энэ байлаа. Тамхиан татаж дуусаад олон ч юм бодсонгүй даваа өд ширүүхэн зүтгүүлв. Тэрээр өмнө нь аймгаас хадмын руугаан хэд хэдэн удаа яваад үзчихсэн ер нь замаа сайн мэднэ гэж өөртөө бардсан хүн энэ удаад ч шөнө гэлтгүй эвтэйхэн яваад очичихно гэж төлөвлөсөн байлаа. Энэ давааг л давчих бол 30-аад километр л байгаа да. За тэр даваа уруудаад буруугаар нь салчихгүй л явах юм шүү. Тэгвэл сууж баларна. Ядаж байхад ойр зусах айл амтан ховор болохоор машин тэрэгч цөөхөн явна. Мэдээтэй л явъя байц. Гэж өөрөө өөртөө сануулсаар даваа өд зүтгэн. Хүч алдалгүй зугуухан зүтгүүлсээр даваа өдөж гараад ирэв. Дунд гарын жифтэй хүн ч энэ зэргийн даваанд ч торхгүй юм баха. Хэмээн машина болоод өөрийгөө магтах маягтай хэлтэл өөрөөс нь өөр ямар ч хүнгүй машины арын суудлаас өмнө нь сонсож байгаагүй танил бус нэгний сонгогдсон хоолоогоор хантин гэгч хүүцэм дуу сонсогдоход тулга цочсондоо бараг л замаас гараад мод мөргөчгөлгүй огцом торомслон зогсов. Айх гайхах зэрэгцэн зогсохтойгоо зэрэгцээ шуудхан эргэж харвал машинд нь хинж байсангүй. Уг нь элдв янзын сүнс чөтгөрт итгэдэггүй дээр ойлгохтойч сүсэг байхгүй тулга энэ үед их л айн жирэхэв. Машин дотроос арга шуурагш хідэн талан цонхоорон харавч хинч алга байсанд би одоо хий юм сонсдог болж байгаа юм багт. Энэ давааг элдв юмтай шүү энтер гэж хинч хэлээгүй юмсан. Гэж бодоод удаан саадахыг хүссэнгүй машина асаан цааш хөдлөхдөө ахин дахин толондон харсаар цааш уруудав. Ядаж байхад машины гэрэл асаахгүй бол зам харагдахааргүй болж бүрэнхий нөмрөөд эхэлвэ. Бань хүн гаднаа агаагүй царайлагч дотроо бол элдвийг бодоостай. Ингиж хэсэг салганан явсаар саяын явдлан мартас хийв. Гэтэл өнөөх буруул салчихгүй юмсан гээд байсан замаараа өөрийн мэдлгүй явж ороод машиныхаа дугуйг тал дунд нь хүртэл шавар зоогоод хайснаа сая нэг анзаарав. Оо нош хулгачаа хар хүүр юм. Гэхмэтэр өөрийгөө хараан машинаасаа бууж нэг тойров. Ганцаараа яваа тулга битгий хэл машин дүүрэн хүн байсан ч түрээд гаргахад бэрх харагдах үргэлжилсэн урт шаврын зам. Би нош юм. Би юу бодож яваад ийшээ салчихв та. Уг нь ингэчихгүй юмсан гэж өөртөө сануулж л урууцсан шүү дээ. Одоо ч хүслэн бөөн уур уцаар л болох байх та.
Гехметер бодол болон зогсохдоо даваанаас уруудаж буй бололтой УАЗ 469 эсвэл фурганы дуу сонсогдоход сайн нэг гар харахтай боллоо хэмээн сэхэл авч сэтгэл нь тайвшрав. Лаг шаварт зогдож үлдсэн машинаа орхиод буцаж даваа өөд өнөө машиныг тосон гүйлээ. Өнөөх машин нь зөв салаад явчихвал өөрийг нь анзаарахгүй гэж бодсон тул ийн ахилсааргүй. Ингэж явахдаа хитрхи харанхуй болсон тул утасны гэрлэн асаан зам руугаан тусгасаар алхах бөгөөд тэр буруу зөв салдаг уулзварч холгүйхэн байгаа хэмээн тооцоолж явлаа. Гэтэл түрүүчийн айдас дахин мэдрэгдэг шиг болж ар нуруугаар нь хүйд даагаад ирэв. Тулгач ёстой хүндхэн байдалд орлоодоо хэмээн бодоод гэрлэн тусгасан чигээр хурдаа нэмэн алхав. Учир нь түүний хөлийн чимээнээс гадна өөр хэн нэгэн яг ард нь алхаж буй мэд чимээ гараад байсан тул тэрээр эргэж харахыг ч хүссэнгүй. Бүрэн айдаст автсан нь энэ байв. Навш гэж яах гэж орой болж байхад төвөөс гарва. Тэндэл хомдог байж. Гехметер аль болох өөр зүйл бодон сатарахыг хичээсэн ч өнөө хөлийн чимээнд бүр баттай дуулдаж одоо бол яг ардхан талд нь эрдсэн мэд санагдахад тулга баргал дагчин чичирч байлаа. Ингээд сүнс сүгийн хорлол болж өгөх нь эсвэл дайрлага дайраад балаа болчихсон хүмүүс шиг болох нь гэж бодсоор өөрийн ирэхгүй нулимсан цэлгнээд ирэв. Өгсүр өөд тул хурдан чалхах тамиргүй болж хөлийн булчин нь бадаараад эхлэхэд сүүлийн итгэл найдвар нь өнөөх машины дуу байлаа. Одоо болтол сонсогдох машины хүнгэнэх дууг зүглэн надад туслаач гэж дотроо хэлээд тийшэл хурчихвэл өөрийг нь дагаад байгаа энэ зүйл надад сална байх гэж горилготын шүдэ зуугаад гүйж эхэлвэл өнөөхөн ч дагаад гүйж эхлэх нь мэдэгдэж байлаа. Тулга урд өмнө нь хизээ чингэтлэн айж байсангүй. Түүний дөрвөн мөчн дагжин чичирч хар нуруугаар нь хүйд дан хамаг хар хөлсөн цутгаж байв. Баруун хөлөө урагш зөөхөд ард байгаа зүйл чи яг дуурайх мэт. Энэ мэдрэмж түүнд төвчгүйе бэрх бөгөөд одоо энэ айдас мэдрүүлж буй зүйл бүр яг ардхан талд нь нэрчгээд түүнийг дооглох мэт санагдана. Бурхан багш минь, тэнгэрт байгаа өвөө минь надад туслаач. Намайг авраач гэж дотроо сүсгэлэн байвч гаднаа үг унгаж үл чадах бөгөөд гагцхүү сүүлийн итгэл найдвар болсон өнөөх машины зүгэл гэрлэн тусхан хурдан алхах түүний нүднээс өөрийн ирэхгүй нулимс асгарна. Ингэж хэсгэн явсаар утасныхан цэнэгч багсаж гэрэлгүй болох төхөөд иртэл өнөөх буруу салдаг уулзвар хэсэгтээ хүрээд ирлээ. Энэ үед түүнд зориг орвоо гэлтэй. Одоо жаахан гүгээд л машинтай хүмүүст хүрчихвэл энэ муу зүйл надаас зайлна гэж бодоод огцом хурдлан машин замаар тосчгүй лээ. Үүнтэй зэрэгцсэн нөгөөх нь яг ард нь тулж ирээд муу зүйлийн хорлол болох нь гэж байтал аврал болсон машины гэрэл тулгын нүдэнд үзэгдэж юу юугүй төхөөд ирэв. Яалтчгүй зөв сонсчээ. Хуучны гимээр бор ногоон УАЗ 469 давааны уруу руу болгоомжтойхон бууж явах ба тулгач замыг нь тосон тусламж гуйсаар гэрлээрэн дохин хоёр талаас бие биедээ ойртоход нөгөөх дагаад байсан адын зүйл нь алга болчих мэт санагдаж түүний айдас нь багасаад нуруу нь хөнгөрөөд ирэв. Дөрүүхэн л айсандаа бараг өөхөх гэж байсан тулга одоо ихэд зориг орж өөрийгөө ингээд аврагдлаа хэмээн тайвширч бүр сониуч зан хөдлөн огцом зогсоод гинэт эргэн харвал ард нь юуч байсангүй. Амьсгаа ихэд дээр гарч хоёр хөлийн булчнанч бараг задрах төгсөн тэрээр хэсэг амран газарт сууж өнөөх машиныг эрхийг нь хүлээлээ. Бурхан минь, өвөө минь баярлалаа гэж дотроо шивнээд өнөөх машин руу эргэн харвал яг л архан талд нь ойртоод ирж байлаа. Ингээд хоёр талаас уулзан зогсох нь гэтэл тулгын санаанд ормгүй зүйл болж нөгөө машин нь зогссонгүй хажуугаар нь өнгөрөөд явчихав. Гүй бүр замын хажууд амьд хүн гэрэл тусгаад зогсож байна гэж тоосончгүй яваад өгсөнд гайхаж баламгдсан тулга эргэн айдаст автаж хэрвээ энэ машин зогсохгүй яваад өгвөл өнөө муу ёрын зүйл дахин гарч ирж яг намайг хорлоно гэж бодон машины араас гэрлэрэн дохин гүйж эхэлвэ. Араас нь орилж гэрлэрэн хідэнтэй даллаж гүйсэн ч тоож байгаа шинж ёор алах. Тэгснэн яг өөрийнх нь буруу салдаг уулзвраар шавартай зам руу салаад уруудчихсанд тулга бүрч их гайхав. Гэсэн ч зогсоочих санаатай араас нь явмаар айдаад "Ой, энд хүн байна шүү дээ. Наад замаараа битгий яваа. Миний машин наан ч шавар суучихсан байгаа." Гехметер ойрлон дөхөх санаатай хурдаа нэмэв. Гэтэл бүрч аимшигтай зүйл болж яг өөрийнх нь машин шаварт суусан хэсгийн өмнөх огцом эргэлттэй хэсэг дээр нөгөө машин нь хурдаа хасалгүй огцом дараад 3-4 эргэлтэн замаас гарч цааш хонхорлоо онхолдоод унчхав.
Тулгач яарангүйсээр өнөөх огцом эргэлттэй хэсэгдээр тулж ирээд машин руу нь харвал дөрвөн дугуйн дээшээ дөрвөлжин твшин доош харчихсан хэвтэж байв. Яг л энэ үеэс эхлээд тулгын хамаг бие нь хөшөж орхиод бүр дууч гарч чадахгүй болсон тул юун очиж туслах мантай л болов. Гагцхүү тэр машинаас харцаан үл салган ширтсээр зогсоход жолооч талын хаалгыг нь дотроос нь өшгөлсөөр хэн нэгэн гараад ирэв. Хижээл насны гимээр бүдүүн бараг аххгүй ёолон орилсоор толгоогоо дараад гарч ирлээ. Доош харсан машиныхаа хажууд хитэнтэй ёолон эргэлдэж байсан нь сая нэг сэхэл авсан уу гэлтэй буруу талын урд хаалгаан гаднаас нь нээж залуутар бүсгүйг чирж дугтарсаар гаргаад ирлээ. Энэ үед ч манай хүн юуч хийж чадалгүй таг гацсан зогссоор л байлаа. Гагцхүү энэ үйл явдал урд өмнө нь болоод өнгөрсөн. Харин тэрийг нь одоо цагт кино үзэж буй мэт яг хажуунаас нь харан зогсож буй мэтэл санагдаж байв. Гар хөл нь татганан хөдлөх айдаад суларч байгааг бодвол тэр бүсгүй үхээгүй нь лавтай. Харин энэ машинд ахгүй бүсгүй хоёроос өөр хүн яваагүй бололтой дахиж хүн гаргаж ирсэнгүй. Өнөөх бүсгүйг бодвол тэр ахгүй ноцтой бэртээгүй бололтой тэрүүгээр зүгээр алхаж юм ярьж байв. Хачиргалтай нь тулгаас 20-25 алхмын зайд байгаа тэр аххүйгийн яриа огтоос сонсогдохгүй зөвхөн ам л хөдлөөд байх юм гэн. Тэгснэн өнөөх аххүү утасны гэрлэн тусгаад хөшөө шиг зогсож байгаа тулгыг огт анзаарахгүй байгаа нь тулгад ихэд хачин санагдав. Энэ үйл явдал нэг л жигтэйхэн санагдаж эхлэхэд дахин өнөөх айдас мэдрэгдэг шиг болж нөгөө өөрийг нь дагаад байсан зүйл яг ард нь ирчихсэн бүр мөрөн дээр нь нэг гараан тавиад их л хорсож зэвүүцсэн өнг аястай сөнгөцсөн хоолоогоороо одоо юу болохыг хар гэж муухай нарахгүй хэлбэл тулгын хоёр нүдийг дахин нулимс бүрхээд мөн л юуч хийж чадан гөлөрч зогсов. Тэгж байтал түүний нүдэн дээр нөгөөх бүдүүн аххүү бараг хөдөлж чадахгүй үхлүүд хэвтэх бүсгүй нүрлүү нь өшөглөж толгой дээр нь дэвслээд их л уртаагаар орилж байгаа бололтой тэрүүгээр нэг юм хум авч шидлэн бүсгүй цустай дээлийг хумгүй тайлж товч шилбийг нь ханц татан урж тастаад нүцгэлчгэн тэр. Ингээд таг гацаж орхисон тулгын нүдэн дээр өнөөх аххүү нүгэл үлдэж эхэлвэл мөрөн дээр нь гараан тавьчихсан байсан зүйл нь ч бүр хорсон зэвүүцэж буй бололтой улам чанга атгаад уйлаад байх шиг санагдахад тулга бараг л өнхөлцг нь хагарчих шахаж байлаа. Гэтэл нөгөөх үйл явдал ч нэг юм дуусч баг таван хангаж авсан өнөөх аххүү өөрийг нь эсэргүүцэж чадалгүй үхлэн хүлэн хэвтэх хөөрхи бүсгүйг юу юугүй л нүцгэн гараараа боож нүдэн дээр нь амийг нь тасалж орхив. Тэр хөөрхийлэлтэй бүсгүй юуч хэлж бас яаж ч тэмцэж чадалгүй хорвоог орхиж буйн тулгад ихэд өрөвдөлтэй харагдаж өөрийн ирэхгүй нулимс унхан харж зогсон. Ийм хүнд ослын дараа хэн хэн нь ам эрстэйгүй байтал чухам яагаад тэр хүн залуу бүсгүйг зодож хүчндээд эцэст нь нүцгэн гараараа боож алж байгааг тулга ёр ойлгосонгүй. Ингээд нүгэлт хүн нүглээ нуудгийн адил өнөөх аххүү бүсгүйн хамаг юмыг цогцтой нойртуулж цуглуулад цаашаа чирэн мод руу орж буйн харагдвал тулгач сая нэг бүх биеийн мэдээ орж салганан газар дунаад сэхэл авав. Харин өнөөх муу ёрын зүйл энэ удаад түүний ард байсангүй. Хэдий үхтлэн айж дагжин чичирч байсан ч магадгүй тэр муу ёрын зүйл тулгыг энэ үйл явдалд туслуулах гээд байсан байж магадгүй гэж бодон хамгаалж чадлаараа буцаж босоод машин руугаа гүйж багажнаасаа богино иштэй хүрцэн нэг гартаа авч нөгөө гартаа дугуйн дорцовон бариад осол болсон зүг яарангүй лээ. Тулга сандарч твдэн гүйж ирээд өнөөх машин онхолдсон хонхорлоо гэрлийн тусгал тэнд нь юуч байсангүйд мэл гайхаж цэл хөхрөн хэсэг гацлаа. Яалтчгүй л энд машин онхолдсон. Би харсан. Тэр харгас хүн хөөрхий бүсгүй хүчнэтчгээд алж явахыг би харсан шүү дээ. Саяхан тэнд байсан. Гэх мэтэр амандан өглөн хэсэг зогсохдоо бараг л шокийн байдалд орсон ба болоод байгаа үйл явдалд итгэж ядан зогсож байлаа. Гэтэл утасныхын цэнэгч гэрэл асааж болохгүй хэмжээнд хүрээд унтарчхан тэр. Сая нэг ухаан орвоо гэлтэй ийш тийш харж байгаад ухаан мэдрэлгүй буцангүйж машиндаа ороод хаалгануудаа түгжиж түлхүүрэн дарав. Шавартал сууснаас өөр ноцтой зүйл болоогүй машин нь яаж ч дараад асахгүй дээр бүр тогч авахгүй байгаа нээлт болж урд хоёр гэрлэнч ассангүй. Ингээд эзгүй хээр газар шаварт суусан машинтай замын нэг хантай болсон түүний хувьд хурдхан л эндээс эсэм мэнд явах юмсан гэсэн бодол толгойд нь эргэлдэж эхэллээ. Хэдий айж байсан ч эр хүний зангараг гарган машинаасаа буув. Одоо түүнд тамхи асаахаас бусдаар ашигладаггүй нэг асаагуур бас болоогүй гарт нь богино иштэй хурц
дугуйн дорцоо 3 байсанд юу ч болсон бууж аккумуляторын шалгая байц. Зүгээр сууж угаад чөтгөрийн хоол болсноос зүрх зоргоороо үзэлцээ дуусвал дуусъя. Өнөөхөө ч холбож аваад буцаж машиндан сун түлхүүр дартал угаас занган мэдэх машин нь ганц даруулаад ассанд тулга багч гисэн баярлжээ. Гэтэл машины ойрын гэрэл асгатай зэрэгцсэн урд нь өнөөх цусанд будагдсан дээлтэй хүүхэн хөхтөл нь унжиж нүүр нүд нь хүн гихийн эцэхгүй болж хавдаж гөвдрүүтэн цустай хутгалдаад үсгизгэн сэгсийсэн зогсож байх нь үзэгдэхэд тулга игээтэл үнхэлцэг нь хагарчихсангүй тул айсандан хаазан дээрэн хамаг чадлаараа гიშгэж гарав. Гэсэн ч машин нь огт хөдөлсөнгүй. Урд 2 дугуйн дэмэл шавар дунд хий эргэлдэн улам зогдож байлаа. Яагаад ч гарч чадахгүй гэдгийг ойлгосон тулга айхын эрхэнд гэрлэн унтраагаад нүдэн тасанж амандаан мэддэг чаддаг бүх майн мэгзмэн уншлаа. Ингээд хэсэг амандаан бувтнан нүдэн тасанаад байж байтал асаалттай байсан машин нь гинт унтарчихсанд тулга болгоомжтой гихчин нүдэ нээвэл хэдий харанхуй ч өнөөх харахын эцгүй зүйл машиных нь урд байхгүй болсон байлаа. Түүнийг эндээс явуулахгүй бололтой гэж бодоод ядаж машиндан гэрэлтэй суух санаатай асаагууран асаахад хажуугийн суудалд нь өнөөх хүүхэн суучихсан их л муухай сонгогдсон хоолоогоороо "Тэрнийг энд авчир" гэж хэлээд хөөхөйтэн мөс шиг гараар түүний хүзүүгээр тэрэн авахд тулга тэсэлгүй ухаан алдав. "Тулгаа сэрээрээ! Тулгаа хүү тулгаа!" гэж хэн нэгний үргэлжлүүлэн дуудах дуунаараа тулга сэрэн харвал эхнэр хүслэн нь аав бадарчтайгаан хамт ирчихсэн аль хэдийнэ нар мандаад удсан бололтой өглөө болчихсон байлаа. Ашгүй амьд мэндэл сэрж гэж бодоод машиныхаа цонхыг доошлуулвал эхнэр нь замын цаана хуурай хэсэгт зогсчихсон, харин хадам аав нь ирж цонхыг нь тогшиж сэрээсэн бололтой харагдав. "За хүүмэн сайн явж байна уу? Яаж яваад ийшээгэн ороод суучхав та?" гэж хадам аав нь дөлгөөхнөр асуувал тулгач урд шөнийн явдлан бодон уйлж унжсангүй. Ямар тач ухаан алдаад эсэн мэнд сэрсэнтэй багч гисэн тайвшраад би харин төв тоноод гаралгүй бүрий болохтой зэрэгцсэн наашаа гараад даваанаас уруудаж байхдаа буруу салчихжээ. Уг нь шавартайг нь хүмүүс яриад байхыг сонсдгол байсан. Өөрөө орж үзээд л айхтар гэдгийг нь мэдлээ. Урт чшүүн байлаа шүү. Юм үзэж үххийн наагуурл өглөөтэй золголоо аав минь. Гэд шулуухан хэлсэнд бадарчгүй нэг том харан гайхах айдаад "За та манай энэ даваагч хүмүүс шөнө оройн цагаар давдаггүй нь бас нэг учиртай юм да." Гэхээс өөрийг хэлэлгүй тамхиа гархан асаагаад "Аль хүүмэн босож үз. Юу ч болсон машиныг чинь энэ шавраас гаргаад дараа нь тухтаа ярилцъя. Мэнд даваад гарсан хойно хизээч ярьсан оройтхгүй." гэд цаанаа ямар нэгэн зүйлд мэдээд байгаа бололтой ёжтой хариулв. Тулгач хадам аавынхаа үгнээс зөрсөнгүй учрыг ойлгоод машинаасаа буун эхнэрлүүгэн зүгэлв. "Чи яста бүтлэхгүй хүн шүү. Очиж чөтгөртэй газарт шаварт суугаад юу ч болоогүй мэт нам унтчил байдаг. Элдв бусын юмны хорлол болох ч тутаа юу?" гэх үгнээс нь эхнэр хүслэнч энэ газрыг юмтай гэдгийг мэддэг бололтой байсанд тулга баг зэрэг ундуйцсан. "Чи тэгээ чөтгөртэйг нь мэддэг юм бол эртхэн хэлж байх чинь яасан бэ? Ер нь төв тоноод гарахгүй хар шөнөөр наашаа зүглэж байгаа нь чамаас л болсон штэ. Нэгэнт л яваад очихын хооронд завсар завгүй утастаж хүн яаруулаад л байсан." гэд цааш нь ярих гэтэл дундуур нь таслан хүслэн ийн хэлв. "Өмнө нь ганц нэг байтугай яваад үзчихсэн замаа тогтоочихсан гэдэл томроод байсан биз дээ чижээ. Дурандан оройтож гарчгаад хүн рүү дайрчгэн. 2-3-7 хоног уулзаагүйж ядаж хүн үнсгч сэтгэл алгууч хамт." гэж уцаарлан цааш алхсанд тулгач нэмж юм хэлсэнгүй портрын төвшнээс татлага авахаар явж буй хадам аавынхаа араас хурдлан алхав. Машиныг нь аль хэдийн татаж гаргаад гэрийн гадаа 2 машин нь ирчихсэн. Тулга ачаа бараагаан задлан аав ээж ах トゥ нартаа төвөөс авчирсан чихэр жимс ганц нэг шил архиан тараан суун.
Хүслэн жуурлахаан байсан бололтой нөхөртөө загсан амтнаа задлан инээ далд нь суухажээ. Энэ үед тулга бадарч хоёр л гаднаа мэддэхгүй ч дотроо нэгийг бодоцхон хоёул ярилцах тухтай цагаан хүлээцгэн. Урд шөнө нь болсон явдал зүүдөө эсвэл бодит явдал уу гэдэгтээ ч эргэлдсэн тулга голоос ус авч байхдаа гинтхэн өнөөх мөрөн дээрээс нь атгаад авсан нь бодогдож цамцаа тайлан харвал яа харахгүй л хүний гарын мөр нилээд хүчтэй атгсан бололтой арьс нь хөхөрч хүрэнтэд гүнгэгч нь тодрон харагдаж байв. Үүнд итгэж ядсан тулга арайч үгүй байлгүй дээ. Энэ миний гарын мөр биш үү гэх мэтэр бодон гараа нь тавьж үзвэл түүнийхээс хавгүй жижиг бөгөөд эмэгтэй хүний гарын мөр гэдэг нь илт байв. Яалтчгүй урд шөнийн явдал нь зүүд биш жинхнээсээ тийм зүйл болжээ гэх бодолдоо бат итгэн хурдхан хадам аавтайгаан энэ талаар ярилцахыг хүсч цамцаа өмсөн усаан аваад буцлаа. Нөхөр нь байдгаасаа нэг л өөр болчихсон юм шиг л улам дуугаан хурааж юмдаас амархан цочиж байгааг анзаарсан хүслэн чи чинь гайгүй юу? Наад би хаа чин зүгээр үү? Өглөө машинтаа унтаж байхдаа битүү хөлөрчихсөн. Наад царай чинь цонхидлон цайчихсан байжсэн. Арай жинхнээсээ тэр сүнс чөтгөртөө таарчихсан биш үсттэй. Гэд шулуухан асуухад тулга сандран үгүй зүгээр л шавартай жаал ноцолдоод ядарсан байсан. Унтахтаа юм нөмрөөгүй болохоор үүрээр дараад л царай цайсан биз. Би тэгж янз бүрийн юм хараад байдаг хүн биш. Гэж их нэртэн үннийг хэлэлгүй булзааруулав. Ингээд оройч болж үнэ малын ажил дуусч айраг цагаагаан гаргаж тавиад унтацгаах болоход өдөржин тухтай уулзаж чадахгүй байсан хадам ав хоолой залсан. Алива толгаа миний хүү гараад ирээ хоёулаа энэ твшнээс нэг юм өргөөд буулгаатгая. Гэж доксоор гарч явбал тулгач ухсхийн араас нь гарав. Тулга хадам авыгаа дагаж гэрээс гараад хоёул машины зүг хэсэг чимээгүй алхав. Энэ үед бадарчгүй уртаар санаа алдан манай нутаг элдв бусын явдалгүй сайхан газар. Тэр нэг давааны орчимд л хариу бүрийн цагаар хэн нэгний төрлөө олоогүй сүнс тэнүүчилж үлдээд чөтгөр болчихсон гэж манай нутгийнхан ярилцдаг юм. Чухам хэн гэж хүний ямар гэж сүнс нь тэнд хорогдсныг мэдэх хүн байхгүй. Хүслэнг маань төрхөөс 2-3 жилийн өмнө л ар бугтын давааг чөтгөртэй болжээ гэх яриа манай нутгийнхны дунд мэрсээр яригдах болж эхэндээ ч хов живэнд дуртай амн хагархай нөхдүүдийн цуу яриа гэцгээж байсан бол сүүлдээ яалтчгүй л нутаг усныхан маань тэрхүү даваагаар шөндөлийн цагаар явж байхдаа элдв хачин зүйлс тохиолдож мал амтан үргэж хүүхэд нялхсыг өвчин ороож эхэлсэн тул арга буюу итгэцгээсэн юм. Тэр цагаас хойш мэддэг болгоно нь хаширлаж даваатай ойр айлуудж буурайн сэлгэн нүүцгэж хариу бүрийн цагаар амьд хүн битгийхэл араатан амьтан ч зүгэлхэн бойсон сон. Манай нутагт олигтой ном чадалтай лам хувраг байхгүй тул аймгийн төвөөс хэд хэдэн ч удаа лам хуврагуудыг залж засал ном хийлгсэн ч өнөөдүүл нь хөөж явуулахаас нэгэн төнгөрчээ. Та бүхэн орой үдшин цагаар бүү зүгэл нарны туяатай цагт хүн амьтанд хоргүй хэмээцгээж буцсаар сүүлдээ нутаг усныхан маань ч эвлэрч дассан тийм нэг айхтар зүйл байдгийм да хөөмөн. Гэж хэлээд бадарчгүй тамхи гарган байгуулад эсэг дуугаан хураавал тулгач ерөнхийд нь ойлгосон тул элдвийг асууж цаашин шалгаасангүй. Чимээгүй л зогсож байлаа. Энэ талаар өмнө нь чамд хэлж сануулаагүй нь хүслэнгийн биш мунхаг аавынх нь буруу юм шүү. Чи урд шөнийн явдалдаа цухалдаж байвал охинд минь биш аавдаа л уурлаарай. Хүний газраас хүргэн хүүн зориод ирж байхад элдв бусын сүнс сүг ярьж сэтгэлд нь сэв хийгээд яах вэ? Орой үдшийн цагаар явуулахгүй байхад болохгүй хэмээгээд аав нь энэ хэдийг амийг нь таглуулсан юм. Гэж хэлбэл тулгач найлшил гэж уцаарлсангүй. Яалаа гэжтэй аав минь. Би ч таны оронд байсан бол тэхэл байсан биз. Нэгэнт болоод өнгөрсөн юмыг яа гэхв. Одоо бол би гайгүй л байна. Та үүнд өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин би цаашдаа сэрэмжтэй бай. Гэд их л урайлгхан хариулвал бадарчгүй ч хүргэндэн сэтгэл хангалуун байгаа бололтой
Нүүрэнд нь Мишель тодроод хоёул хэсэг чимээгүй зогсон тамхилав. Ингэж хэсэг зогсоод тулгын санаач тайвширсан бололтой. За, хоёул орхуудаа аваа. Гэж асуувал бадарчгүй сониуч зан хөдөлсөн бололтой түүн рүү дөхөн "Хөөе тэгээд чухам ямар шүү юм чамтай таарч байх юм?" Гэд хариулт нэгсэн янзтай дөхөн асуувал тулгач нуугаад байх зүйл юусан билээ гэж бодоод "Үннийг хэлэхэд аав минь би урд шөнө өөрийгөө ингээд өнгөрлөөл гэж бодсон шүү. Цаанаас ирж яваад яг давааны аманд ирээд машины маань дугуй хагарчихсан. Би запас дугуйгаан сольж тавиад хөдлөхийн хооронд л нар ороод яг л бүрий болж болсон баг. Би ч зүтгүүлээд л даваан дээр гарч ирснийхээ дараа дунд гарын живтэй хүн чинь энэ зэргийн даваанд ч торхгүй юм байхаа. Гэд жаахан бардах айдаад хэлсэн чинь яг машин дотор нэг тийм дотор жихүүцэм хоолоогоор харин тийм гэж хэн нэгэн хэлэх шиг болоход ёстой зоолтой зүрх минь хагарчихсангүй. Гүй тэгээд л машин дотроо тойруулж хараад юуч байгаагүй болохоор бушуухан л уруутсан. Уруудаж байхдаа өнөөх шавартай зам руу салдаг хэсгэр буруу салчихгүй юм шүү гэж өөртөө сануулсан хэрнээ нөгөө хоолойг бодож яваад нэг харсан чинь аль хэдийн буруу салаад шаварт суучихсан байсан. За тэгээд л тэр үеэс чинь л эхлээд шүнжин тарчилсан гэхэд болно. Та тэр төрхийг нь өмнө харж байгаагүй юу? Гэд хадам аваасан лавлан асуухад бадарчгүй хоолой залсан "Аавна тэнд нэг буруу зүгийн юмтай болжоо гэх сургийг нь дуулж нутгийн хэдийнхэн амнаас л сонсож явснаас биш энэ олон жил болоход өөрөө нэгч таарч өнгөрсөнгүй. Ер нь манай гэрийнхэн тэр чигтээ их хашир улс. Манай хотныхонд тэр зүйлтэй өөрийн биеэр таарсан хүн чамаас өөр байхгүй." Гэхэд тулга гайхаж "Хөөх тэгвэл би ч их азгүй хүн юм да. Энэ нутагт насаараа байсан хүмүүс хүртэл хараагүй байхад." Гэд санаа алдан доош харж хэсэг дуугүй зогсоод "За вэз. Тэр машин осолдсны дараах харсан зүйлүүдээ би аавд хэлээд хэрэггүй л баг. Нэгэнт л өөрийн биеэр уучирч таарч яваагүй хүнд элдв юм ярьж сэтгэлийг нь зовоогоод дэмий үсттэй." Хэмээн дотроо бодоод таалава тэр дүр төрхийг харахыг ч хүсэхгүй байсан баг. Энгэр нь задгайлж хөхтөл нь унжсан урт үстэй хүүхэн нүүр нүд гих нь мэддэхгүй болчихсон улаанаараа эргэлдээд л зогсож байлаа шүү дээ аав минь. Гэж хэлэхэд бадарчгүй ч цаашин сонсохыг хүсэхгүй байгаа бололтой царайгаан барайлган За юу хөө минь. Харин чи нэгэнт ийм юмтай таарч чөнийг барсан хүн лав сүр сүлд чин зайсан баг. Өнөө шөндөөн сайхан амарч хоноод маргааш хүслэнтэй хамт нутгийн нэг айл руу морд. Сүүлийн хэдэн жил нэрэн тодроод байгаа харин нутгийн нэг үзмэрч лам манай хангайд нутаглаад хэдэн жил болж байна. Тэднийхийг зорж очоод учир явдлаа хэлж ном засал хийлгэн үз. Одоо орж амар их хүмэн. Юутайж орхосоо өмнө өөрийгөө нэг сайхан хариулаарай. Гэд өрөөсөн арц гарган барины шилний тагтай хамт өгөөд төрүүлж гэрлүүгэн оров. Хөрх юм уу хатам аав минь надад л гэж өвөртлөө байлгүй дээ. Хэмээн бодоод өнөөхийг нь насаан өөрийгөө 3 тойруулаад гэртээ орлоо. Өмнөх шөнө нь амьдралдаа айж үзэгүүгээрэн айж бараг л нөгөө ертөнцөд очихно гэж бодож байсан тулга ингээд аюулаас мултарч хайртай ханыхаа гэрт дулаан оронд хэвтэж байгаадаа багч гисэн баярлаж юу ч бодохгүй сайхан амрыг биз гэж бодоод эхнэрэн тэрэн унтах аядав. Шөн дунд цаг хэд болж ирснийг бөөмэд тулга их л тухгүй орондоо хөрвөж хар хөлсөн цутхан хэвтэн. Тэрээр унтаж байхдаа өнөө хүүхэнтэй дахиад машин дотроо сууж байгаагаар хар даран зүүдэлж буйн энэ ажээ. Гэхдээ түүний зүүдэндх явдал нь урд шөнөйтэй харьцуулахад тийм ч амар биш юм шиг санагдав. Учир нь өнөө хүүхэн нүрэн 2 гараараа даран доош хараад уйлж суух бөгөөд айхтар цуснууж байхгүй урагдсан дээлэнч хэвийн болсон харагдах юм гэнэ. Тулга түүнийг тайвшруулах эсвэл машинаасаа буугаад зүхтах аль алийг нь хийж чадалгүй чимээгүй л гөлрөн суух бөгөөд энэ үед өнөөх бүсгүй нь ярьж эхлэв. Амьдын хорвоод би жаргалтай байсан. Тэр муу нүгэлтэн байгаагүй бол амраг хайрт минь амьдрах орон гэр минь намайг хүлээж байлаа. Харин одоо би 2 ертөнцийн загт
тонилохгүй голд гацж үлдчихэд цусан өш санаж халуун голыг нь таслахгүй бол санаа минь амарч сүнс минь амьрлаж чадахгүй байна. Өөрийн чадахгүй үйлийг минь дуусгаж өшөө хорсныг минь тайлахад туслаач гэж гуйх шиг болоод эргэн өнөөх үзэжгүй төрхөндөө хувирахад тулга цочин сэрлээ. Тулга эргэн тойрноо харвал гэрт байгаа хүмүүс юугч ажирсан шинжгүй нам унтацгааж байлаа. Тэрээр дөнгөж саяхан зүүдэлсэн зүүдэн бараг л бүтнээр нь санаж байх бөгөөд одоо түүний хувьд өнөөх давааны сүнс нь айдас төрүүлэх биш аврал ирээд байх шиг санагдаж хэсэг бодол болон хэвтээд буцаж унтлаа. Өглөөч болж хадам ээж намжилмаа хамгийн түрүүнд босчихсон үхэртэн гарах гээд бэлдэж байх бөгөөд хүслэнгч зөөлөн дуудаж сэрээгээд хамт гарцгаалаа. Тулга энэ үед аль хэдийнэ сэрчигсэн цаг харвал дөнгөчл өглөөний 6 болж байх юм гин. Өнөөх огцом эргэлттэй хэсэгт очоод гацаж зогсохдоо харсан зүйл мөн урд шөнийн зүүд хоёр нь яавч хоорондоо холбоотой гэж бодоод 50 хэвтэж чадсангүй. Энэ бүхний учир зангилааг мэдэх нэгэн байж таараа гэж сэтгээд яран босч хувцслав. Бадарчгүй ч нойронд сайн хүн биш тул орноосоо өндийн тулга руу хараад "Хөөмэн чи хэсэг хэвдэхгүй яагав? Дүү нараас ч адуунд явах нь яваад үхэрд гарах нь гарчихсан. Нэрлэхэд байлгүй хэсэг хэвд. Гэвэл тулгач хэдийнэ хувцлаад дуусч байсан тул "Зүгээрээ аваа. Би харин нэг юмны учрыг олохгүй бол ёор санаа амрахгүй. Хүслэнтэй хамт үхэр гаргачгаад хурдхан шиг л өнөөх айлгч нь зорий байц." Гэснээс өөрийг хэлсэнгүй. Урд шөнийн зүүдээ ч хамаагүй яриад дэмий бизгэж бодон гараад явчихав. Бадарч ч дахиж шалсангүй чимээгүй хоцроод дотроо ийм бодов. Энэ хөөч яахаарахгүй нэг юмыг гүнзгий гэгч нь мэдээд байх шиг байна. Чухам надаас л нуугаад байгаа нь бас учиртай биз. Арай энэ хүүд өөрийнх нь мэддэггүй эрдэм чадал байдгийн биш байгаа та. Гүй тэгж гэмээр энэ бугтын давааны чөтгөрийг харин нутгийн чойжоо ламтай нийлээд дарж буян болоосоо билээ. Замын уулсаа нутгийн олноос сонсоод байхад тулах шиг тодорхой харж шөнжин тэндээ хончоод зүгээр байгаа хүн урд байсныг бэлав санахгүй юм. Хөөрхийн нутгийн нэг хөл хэдэн жилийн өмнө адуугаан хайж явж оройтоод бугтын давааны чөтгөрт хорлогдсон эли бала болсон гэлцдэг. Тэгэхээр манай хүргэнд нэг учир байж л таарах. Гихмитэр элдвийг бодон хэвцээр. Тулга үхрийн зэлэн дээр ирчихсэн эхнэртэй ганц 2 тугал татаж өгөх зураан сониучрхан ийн асуув. "Хүслээ, танаа энэ нутгаар чамайг жаахан байхад ч юм уу бор ногоон 69-тэй хүн байдаг байсан уу?" Гэвэл хүслэн ч удаан бодож цогсонгүй шуутганлаа. "Мангас болдаах уу? Чи яагаад өчигдөр таараа юу?" Гэвэл тулгач бүр лавлан "Тэр 69-тэй хүн чинь өмнө нь осолдож байсан уу? Ер нь ямар шууд дүр төрхтэй хүн бэ? Намайг төрхөөс ч өмнө ундаг байсан нэг тийм бор ногоон 69 одоо болтол арчиж тордож унаад л даваагаар давхгүйгээд хаа байсан өвөр бухтаар тойрч явдаг нэг их үс сахал болсон бүдүүн бараг ах байдаг юм аа. Манай нутгийнхан харагдах байдал үзэгдэх зүснээс нь болоод мангас болдоо гэж хочилдог юм. Ер нь жаахан ширүүн дөрийн зантай. Хүн амьтантай амархан муудалцаж зодтолдогч тэрэн шигэн буцаад амархан эвлэрч явдаг эхнэр хүүхэд гээд байх хүн байхгүй. Нас дээр гарсан ээжтэйгээ хоёулахна амьдэрдэг нэг тийм ах бий. Нэг азар гадуу сайлын 10 үнэтэйгэн намайг төрхөөс өдийг хүртэл амьдраад болоод байгаа айл та. Гэд ерөнхийд нь амьдралыг нь тоочоод зүсийг нь дүрслээд хэлсэнд тулга бодолд орон хэсэг чимээгүй зогсов. Яах аргагүй л эхнэрийн яриад байгаа энэ мангас болдоо гэдэг хүн нь тэр харгислыг үйлдсэн хүн мөн бололтой. Гэж сэтгээд эхнэртэй юу болоод байгааг хэлээгүйч дахин лавшруулжаа. Үгүй хайраа, тэгээд тэр хүн чинь одоо энэ нутагт байдаг юм уу? Байлгүй яах вэ?
Ийшээ ганц 2 уул даваад л 4-5 км-ийн цаана ганц гэрээр зогсож байгаа. Тэр хүн чинь тэгээд яагаад ар бухтаар даваад явчихж болдггүй юм бол? Хэм итгэвдээ. Яасан ч их зүйл асуудаг юм дээ. Алив дахиад тугад гарга. Хэмээн цухалтаа гайдахт нь тулгач амархан яриагаа дуусгахыг хүссэнгүй бололтой эхнэртэй хандан "Үгүй яах вэ? Сониуч сан хөдлөөд л асууж байна штэ. Өчигдөр би төвөөс гарахын наахантай таарсан юм" гэж худал хэлээд цааш асуувал хүслэн ч дуртай дургүй ин хариулав. Намайг төрхөөс өмнө болсон юм гинлээ. Болдаах аймгийн төвөөс ганцаараа нэг шөнө ирж яваад ар бухтын даваанаас нааш уруудаж байхтан шавартай зам руу нь буруу салж уруудаад хурдан хас чадалгүй машинтайгаан хид өнхрөөд осолдож байсан юм гинлээ. Тэгээд шүнжэнгөн машиндан ухаангүй хэвтэж байгаад өглөө малан бэлчиж байсан нутгийн хүн тарж төв рүү хэл хүргээд эмнэлэг домлого бараадаж амьд гарч байсан юм гэсэн. Тэр ослынхан дараа машиныг нь буцааж зассан ч олигтой хүч авахгүй болоод ч гэлөө осолдсноосоо болоод ч гэлөө дахиж даваагаар явхаан байсан юм гэсэн. За болов гэж хариулаад дараагийн үнэгээ саахаар цааш явахт нь тулга их л бодолд дарагдан хэсэг зогсжээ. Тэгэхээр өнөөх бүсгүйг тэр мангас болдоогүй цуг явсан гэдгээ хэндэж хэлээгүй болж таарах нэ. Бүр хүчнэдэж алчгаад цааш нь авч яваад цогцсыг нь нууж булсан юм байна. Дараа нь осолдоод ухаан алдсан мэт жүжиглэж байгаад өглөө нь хүн олж ирэхийг хүлээж байсан байх. Магадгүй энэ олон жил болж байхад хэн ч энэ талаар олж мэдээгүй ийм учиртай байх. Одоо харин энэ явдлыг би бас тэр хүн л мэдэж байгаа байх. Байцаарай. Гэхдээ тэр бүсгүй яг яах гэж тэр үед машинд болдгойтой цуг явж байсан байх. Бас яагаад юунаас болоод бүсгүйг тэгж зодож хүчнэдэж боож алсан юм бол? Би энэ бүгдийг яаж хийгээд мэдэх хэрэгтэй болох нь дээ гэж бодон өөрөө өөртөө сануулад эргэж буцалтгүйгээр өнөөх сүнсний хүсэд буйг хийхээр болов. Гагцхүү түүнд мэдэх хэрэгтэй зүйл дэндүү их байхаас гадна чухам яаж тус хүргэхээ тэр хараахан мэдэхгүй л байлаа. Сүүсэлний ажил дууссан байх ба гэрийн гишүүд өглөөний цагаан ууцхахаар ширээгийн тойрон сууцгааж тулгач бодол болон дууга хураан суун. Хатам ээж нь тосхолж шинэ өрөм тавиад эдэний тавгаан гэрийн борцог хотын талхаар дүүргэн ширээндээ залжээ. Тулга өөрт болоод буй явдлаа хэндэж дэлгэхийг хүсээгүй дээр сэжиг авахлахгүй тулд яг л өмнөшгөн өөрөөрөө байх гэж хичээж байлаа. Ингээд багууд болж гэрийн ажилч зэгцрээд ирсэн тул бадарчгүй 2 хүүхдэн өнөөх айланг руугаан яваад ирэх хэмээн үүрэгдэв. Энэ хотонд тулгын хадам аав бадарч мөн түүний төрсөн дүү мегмар нарынх цог зусах бөгөөд 2 гэрийн хөгшин залуу хүүхэд чуухад нийлсэн 10-аад хүн бужигнах тул хаа очиж бүл сайтай зусана. Тэндээ ч тулга хүслэн 2-ыг явсан хойгуур гүү саах унаг татах хүн мундахгүй тул 2-хоос замаараа жимс түүж гол орох овон дээр гарах гих мэтэр болзох цагаач хүслэн товлоод амжижээ. Ингээд залуус яралгүйхэн шиг хос мордон хатруулсаар тэднийхээс 6-7 орчим километрийн зайд цусах даржал ламынхын зөвлөн явцгаав. Ингэж явсаар өнөөх айлдан хурч очвол тулгач багын нохооноос айдаг хүүхэд байсан тул зүрхүүхэн дөхөж явлаа. Гэтэл эхнэр хүслэн нь нохоо хорой гэж дуудвал гэрээс ламбугуан гэргий бололтой сайлын дээлэн бүслэхгүй өмссөн тарган шар авгаа гарч ирээд "Нохоо уяатай хүн рүү дайрахгүй" гэж хэлээд тэдний хүлээн хаалганыхаа хажууд зогслоо. Манай хоёр ч мордон уйчгаад гэрлүү явж орвол ламбугуай хоймортон завлаад суучихсан эрхэн эмэрч байгаа харагдав. "За сайн байна уу? Сайхан зусаж байна уу та?" гэсээр явж орцгоовол ламбугуай ч хариу мэд мэдээд "Хүслэн хүүхнэр юу тавьда? Аав ээжийнх нь би сайн уу?" "Оо, сайн. Манай хэд байдгаараа л би харин нөхрөө авчирж тантай уулзуулах хэрэг гараад." "За хоо дүүхүү нутаг хаанхын хвэ?" гэх мэтэр хэсэг ярилцсан суугаад идэ ундаа болж байсаар тулгач ирсэн учраа хэлж гол яриандан оров. "Би харин уржигдэр орой нааширж явахтан нутгийнхны хилдгээр чөтгөртөө даваагаар даваад
шүнжин өнөөхт нь шоглуулж хонлоо. Тэгээд хадам аав намайг сүр сүлд чинь зайлсан байх гэд тан руу явуулсан юм. Гэхээс өөрийг хэлэлгүй ламбгайг ширтэн суувал түүний яриаг нүдэн анин эрхэн нэрж чимээгүй сонсон суулсан даржаа лам толгоогоо илэн "Квавас аахтар ирээч. Тэм газар хончхоод юуч болоогүй юм шиг л явж байдаг. Чиний сүр сүлд чинь зайлаагүй дээр элдв хорлол муу үйл алах хүүхэн. Чадалтай удмын хямартай л хүү юм байна. Чамайг сонгож аврал нэгсэн байна да." Хэмээгээд номын утнаасаа нэг бодолтой ном гарган задалж хэд эргүүлээд "Намхай Норвегийн судар дээр энэ мөр гарлаа. Энэ нь зовлон арилна гэсэн үг" гэж хэлээд өнөөх мөрийг нь тулгад харуулвал тэрээр төвд бичиг ойлгоогүй тул хоёр гараан сүмбэрлүүлэн чимээгүй л толгой дөхөв. Энэ үед ламбгай үргэлжлүүлэн "Тэр үхээрийн бузар шингэсэн газарт байгаа зүйл чамаас тусламж нэхэд байгаа юм байна. Энэ үйл нь нүгэлтний амийг тасалж байж сүнсэн амьрлах учир та юм санж. Тэр цагт чиний зовлон арилна гэсэн үг дээ. Хэрв чи туслахгүй гэвэл үлдсэн амьдралд чинь их л зовлон болох юм байна. Чи хэдий шүтлэггүй ч өвөг эцэг чинь айхтар эрдэм чадалтай хүмүүс байж сүнсэн хүртэл буян заяаг чинь хамгаалж явдаг юм байна. Тэглээгээд энэ үйлд нь туслахгүй бол тэр зүйл чиний эргэн тойрных нэг зовлон дунгана гэсэн үг. За би энээс өөрийг мэдсэнгүй. Чамд хийж өгөх засал номч надад байхгүй гэж буулаа. Угаас миний чадал тэр зүйлийг хөөж дийлэхгүй. Харин тэр үйлийг чи гүйцэлдүүлэх учиртай байж л дээ. За би ч их л гэгээр хүнтэй уулз бололтой гэж хэлээд яриагаан дуусгуул тулга ёстой мэл гайхан хэлэх үггүй хоцров. Ямар сайндан ийн асуув. Үгүй та яаж энэ бүгдийг би олигтой хэлээгүй байтал мэдэж чадваа. Ёстой сонирхолтой санагдлаа. Гэвэл ламбгай "За миний энэ чадал энэ үхэндээ болоод л байдаг юм. Энэ тэмч чухал биш. Харин чи одоо яах ёстойгоо ойлгосон бол гол үйлдэн анхаар, бусдад бүү дээлэг, сэтгэл дотроо чандлан нууцалж яваарай." Гэхдээ тулгач загснаар нь гүйцэлдүүлэхэн учрлан өөрт тохиолдсон бүх зүйлэн ламбгайд эхнээс нь нэлен далангуй ярьж суух энэ үеэр хүслэн ламбгайн эхнэртэй цуг гадаа гарчихсан ааруул зүсэд сууж байсан тул гэрт тэр хоёроос өөр хүн байсангүй. Ингээд өдөрч өнгөрч тулах хүслэн хоёр гэртэн ирчихсэн орон засаад унтах тийшээ ханджээ. Тулах гагцгүй яаж энэ бүхнийг өөрийн биеэр гүйцэлдүүлэх учраа олохгүй бодолд орон хөрвөн. Ямар ч байсан маргааш тэр мангас болдоо гих айл руу явъя. Очоод уулцсан цагт учир нь олдох биз. Гэж сэтгэхэд унтаад өгөв. Үүр шөнийн заагал болж байлаа. Хүн бүрл хөргөн унтана. Тулгач мөн адил гүн орондоо автан байтал энэ шөнө тулгын зүүдэнд өнөөх бүсгүй ахин ирлээ. Урд шөнөгтэй харьцуулбал түүний төрх нь анх харагдсан шигэн нэлээд эвгүй байх бөгөөд дуу хоолой нь баг зэрэг уцаарлсан янзтайгаараа "Чи надад туслах ёстой. Хэрэг үгүй бол би чамайг биш юмаа гэхэд чиний хайртай хүмүүсийг үгүй хийх болно. Надад тэнэх чадал нь байгаа шүү. Чамд сонголт байхгүй. Дараагийн шөнө даваан дээр ирж надтай уулз" гэж хэлээд машинаас нь замхран алга болж буйгаараа зүүдлэн мөн л цочин сэрэв. Иймэрхүү маягаар түүнийг зүүдлээд байвал сүүлдэн өөрөө ч галзуурах юм байна хэмээн бодох бөгөөд ингэрт нь наалдан хэвтэх эхнэрийн хараад санаа алдан "Чамд минь ямар ч муу зүйл болохыг би зөвшөөрөхгүй" гэж өөртөө амлалт өгөөд өглөө болохыг хүлээсээр бодолд дарагдан хэвтэж олигтойж унтаж чадсангүй. Үд болж байлаа. Тулга олигтой юм ярихгүй нэг л дуугүй байхыг анзаарсан Бадарч "Тулгаа миний хүү зүгээр үү? Өчигдөр даржаа лам тэгээд ноцтой юм алга гэхээс өөр юм хэлээгүй юу?" гэх мэтэр яриа өдөн асуулаа. "Өөр зүйл хэлээгүй аа.
тийм газар хонсон гэхэд сүр сүлд чинь зайлчхаагүй зоригтой хүү байна гэж байсан. Би ч сэтгэл санаа уужраад сайхан болсон. Чамайг дууга хураагаад нэг л бодол дарагдаад байх шиг санагдаад аав нь ингэж асуусан юм. Үнэхээр зүгээр бол одоо дахиж тэр зүйлийн талаар бодож санаагаа чилээгээд яах вэ? Гэж хэлсэн нь тулгыг хэсэгч болтугай өөрийнхөө байхад хүргэв. Гэвч үнэндээ тулга элдвийг бодож санаагаа чилээсэнгүй, харин орой болохыг л хүлээгээд тайван байж чадахгүй байгаа нь энэ ажээ. Гэрв урд шөнийн зүүдэнд нь өнөөх бүсгүй ирээгүй байсан бол тулга өглөө боломогц шуутхан л тэр мангас болоогийнх руу явхаар бодсон байсансан. Шөнө даваан дээр өөртөө нэрж уулзаарай гэж хэлсэн нь түүний бодлыг өөрчилсөн байв. Чухам гэрийнхэндээ юу гэж хэлж даваа руу явах вэ гэдг нь түүний хувьд хэцүүхэн асуудал болоод байлаа. Нэг мэдхнэн өдөр өнгөрч адуу мал сүү сайлын ажил сэгцэрч нар уулын цагуур орохын наагур тулга нэг арга сэтгэжээ. Тэгээд гэрийнхэндээ хандан гэрийн суурин утасны сүлжээ болохгүй байгаа тул би хойд уулан дээр гарч аав ээжтэйгээ уцаар ярьчаад ирээ. Гэд явах гэтэл хүслэн ч цуг явахыг хүсэв. Арга буюу дагуулж яваад уулан дээр очиж машинаасаа холдон багахан цэник оруулсан утсаан худал ийш тийш нь өргөн сүлжээ оруулж буй мэт царайлаад нэг л их чухал асуудлаар аав ээжтэйгээ ярьсан хүн болж ирээд хүслэнд хандан за хараа би яаралтай төв орчход ирэхгүй болгооргүй. Өнөө аавын талын нэг аавгах маань биеийн барагтай танаа аймгийн төвөөр дайрч яваад тэндэн эмнэлэг бараацсан юм бах. Намайг очиж уулз гэж байна. Эмээгээд их л чухал царай гаргавал хүслэн ч элдвийг асууж цухалдсангүй баг зэрэг гайхсхийгээд чи тэгээд одоо харанхуй болж байхад яаж төрөө явах гэж байгаа юм бэ? Гэвэл тулгач ингэж хэлхийг нь тооцоолсон янзтай. Би харанхуй болох гэж байхад тэр даваагаар давхгүй нь ойлгомжтой шүү дээ. Харин тэр мангас болдоо ахын чинь тойрч явдаг өвөр бухтаар нь явчихад ирээ. Гэж чулуухан хариулсанд хүслэн ч дахиж олон зүйл асуусангүй. За тэгвэл хурдхан харж намайг үлдээгээд нарны эртэд газар төх. Уг нь ч 20 арай хүрэхгүй километр л тойрдог юм. Ар бухтаан бодвол даваа давахгүй. Зам нь арай цагаан байдаг болохоор эртхэн явчихад ирэхгүй юу да. Яаж салдгийг нь аав хэлээд өгнөз. Угаасаа чи бараг мэдэх биз. Ойрын хамаатны хүн бол очихгүй байж болохгүй шүү дээ. Гэж хэлээд гэрлүүгэн хөдөлцгөөв. Тулга ямартай ч өөрийн зохиосон залиараа гэрийнхнийгээ хуурч дөнгөд хадам аваараа зам заалган хөдлөв. Явж байхдаа эргэн толондон харсаараа арайч намайг даваа руу явж байгаа гэж гадарлахгүй биз. Хэмээн бодоод хурдаа нэмэв. Машин нь ч баргийн замд торох биш. Эдэн минут гэлдрүүлсээр яг л гэгээ тасрах цагаар давааны наадамд тулаад ирэв. Ийшээ эрен эртлэн элдвийн бодоогүй айдсан ч төрөхгүй байсан тулга харин одоо баг зэрэг сандарчаа. Би ч н одоо юу л хийгээд байна та. Зүс мэдхгүй харин нутгийн лам зүүдэнд орсон сүнс хоёрын яриагаар ингээд ч явж байх гэж. Хурдхан л энэ бүхэн дуусгасан. Гэсэр өнөөхөө шаварт суусан газартаа дөхөж ирээд зогсов. Машины гэрэлд урдах замын шавар замын хажуугийн лаглайсан өвсөл харагдаж байх ба ойр хавьд нь хоньмол огт байхгүй айл амтэн ч цусахгүй тул аниргүй байхаагаад моторын хөнгөнөх дуул чимээ нэмж байлаа. Тулга баг зэрэг сандран гарын чижирч байвч ламбухан хэснийг санаж өөрийг нь өвгдийнх нь удмын номтой хүний сүнс хамгаалж буй хэмээн итгэж багч гисэн тайвшран сууна. Харанхуй шөнө хүм малгүй зэлүүд газар аль эртээ амьдын хорвоогоос явж дараа төрлөн олоогүй сүнстэй уулзах гээд ирж байдаг над чи хүн байдаг болов уу ер нь. Гэхмэтээр бодон суутал нүднийх нь буланд хажуугийн суудал дээр нэг зүйл бүртэлзэг шиг болоод цочин харвал жижиг хөх гал сүйтгэнэн үзэгдээд алга болж оронд нь өнөөх бүсгүй гараад ирчихсэн дүрээрээ сууж байх юм гэн. Гэхдээ амьд ахуйтай ямар хүн байсан яг тэр төрхөөрөө үзэгдэх тул энэ удаад тулга тиймчих айсангүй. Харахнаа их л үзэсгэлэнтэй бүсгүй байж. Сүлжсэн урт ус, том алагнууд, цагаан царай, алим шиг улаан уруул гэдэл харсан бүхний хайрыг татгаар сайхан хүүхэн байж дээ гэж бодмоор л хүн сууж байх юм гинэ.
Ингэж аль аль нь хэсэг чимээгүй суусанд өнөөх бүсгүй ярьж эхлэв. Би амьд байхдаа намайг гих аав ээж ах トゥ дотны найз нөхөд байхгүй жирийн л нэг төвийн бүсгүй байсан. Төвөөс гарч эргчлөөг мэдэрч өөрийн хүслээр эгэл жирийн малчин айлын гэргий болоод тэндэн амьдрахыг хүсдэг байсан юм. Миний хүсэлж бараг биелэг төхөд би энэ нутгийн нэгэн залуутай төвд учирч хайр сэтгэлийн холбоотой болоод түүнийг дагаж нутагт нь ирж амьдрахаар шийдсэн байсан. Нэг удаа би төвд байх ажлаа зохицуулаад араас нь очно гэж хайртай залуугаан нутаг руу төрүүлж явуулаад тэнд үлдсэн. Хэд хоногийн дараа ч дахин намайг төвд байсныг мэдэх хүнгүй тул хамаг л өөрийн гисэн юман аваад түн рүүгэн явхаар болсон. Өөрийнх нь хэлж өгснөөр зах дээрээс ийшээгэн явах нутгийнх нь хүнийг олж уулзаад нааша замдан гарсан. Би очно гэж товлсон хоногоос хэд хоногийн өмнө түүндээ бэлэг байхаар нууцаар явж байсан тэр байлаа. Гэвч байнгын шахуу төв өрж өдөртөө нутаг буцдаг гэд байсан тэр хүнд дайгдаад хоёулахнаа наашаа гарсан тэр өдөр миний амьдралын сүүлийн өдөр байсан юм. Замдаан намайг ямар хөөрхөн юм бэ гэдэл магтаж байснаа сүүлдээ надад дураараа хурч үнсхийг оролдож эхлэхэд нь би ч эсэргүүцхээс өөрийг хийж чадахгүй явсаар даваа давсан. Давж ирээд уруудаж байхад тэрмүү араатан замаа харах биш намайг харж шүлсэн гожуулсаар нэг мэдхнээл машин нь онхолдоод замын хажуу руу өнгөрч гисэн. Би тэр ослоос үхээгүй гарч ирснийг чи харсан шүү дээ. Ингээд цааш нь юу болсныг чи бүгдийг мэдж байгаа. Миний энд хорогдож үлдээд дараа төрөл рүүгэн явахгүй байгаа хамгийн том шалтгаан бол тэрмүү араатны амь нас. Би хэдий үхсэн ч зүгээр яваад өгч чадахгүй учраас заавал түүнийг авч явах ёстой. Миний энэ хүслийг гүйцээх хүнийг би олон жил хүлээсэн. Чамаас бусд нь энэ үйлдэмэнд туслаж чадхаар хүмүүс байгаагүй юм. Харин чи чадна. Тийм учраас би чамайг сонгож энэ бүхнийг эхлүүлсэн. Надад чи заавал туслах ёстой. Гэж хэлээд хоёр нүднээс нь харуулслын нулимс урсаж байснаа удасанчгүй өнөөх нулимс нь цус болж хувраад эгэл хүнийг чиг төрх нь өнөөх үзэшгүй төрх рүүгэн хувиран амиг амаар суулж намайг энэ зовлонгоос салгахад чиний хийх зүйл амархан. Чи тэр нүгэлтнийг энэ даваан дээр авчир. Гэж хэлээд замхран алга боллоо. Тулга одоо л болсон явдлын бүрэн учрыг мэдэж авчээ. Тэр нүгэл дээр хөөрхий бүсгүй амийг хороож цогцыг нь модон дунд нууж булчгаад энэ олон жил хиндэж баригдалгүй эгчлөөтэй амьдэрсэн нь хитрхи шудраг бус санагдаж байлаа. Ингээд бүх учрыг мэдсэн тулга олон долоогийн бодож цаг алдах хүсэлгүй байсан тул эргэн гэрийн зүг жолоо заалав. Хэдий энд ирэхийн тулд эхнэртэй худлаа ярин байж нааша зүгэлсэн ч одоо түүний хувьд нэн чухал асуудал нь тэр хүнийг яаралтай энд авч ирэх байв. Буцаж явах замдаа чухам ямар аргаар түүнийг авч ирэхээ бодон олон янзын хувилбарыг тархиндаа зуран явж байлаа. Гадаа харанхуй болж хүмүүрийн унтах цаг дөхөж байтал тэртээс машины гэрэл ёлтолцон наашилж буйг үдсэн хүслэн тулга маань ч маргаашнаас наашгүй байлгүй те. Нутгийнхны нэгнийд нь л гадны улс ирж байгаа юм болов гэж бодоод ороо засан тухлав. Нөгөө талын орон дээр аав ээж нь аль хэдийнэ бөхгийгч нь унтацгаасан байлаа. Удасанчгүй тулга зугуухан наашилсаар гэрийн гадаа ирээд зогсвол хэн хүнгүй л сэрцгэн орноосоо өндийн. Тулга сандрангуй орж ирээд та нар унтаж байсан юм. Би харин төөрөөд гэж худал хилэн буцаж ирснээ тайлбарлахад нөгөө дүүлч гайхсан янзтай харцгааж байгаад олон үг асууж шалгаасангүй. За тэгвэл өглөө эртхэн явахгүй юу да? Гэх бодорчгүй үгээр яриа өндөрлөж тулгач орондоо орлоо. Би энэ асуудлыг ганцаараа шийдэж чадахгүй нь бололтой. Уг нь ламбугай хүнд бүү хэлээрэл гэсэн ч би хатам аавд бүх учир явдлуудыг эхэлж ойлгуулад тусламж хүсэхгүй л бол ганцаараа хийхэд арай агтсан хэрэг болох нь. Гэж бодоод өглөө аавтайгаа ярилцахын хүлээн унтах болов. Хатам ээж нь эртлэн босч өвхөртэн гарах цагаар тулгач нойрноос сэрлээ.
Ямар ч энэ шөнө түүний зүудэнд дахин өнөх бүсгүй сүнс ирээгүй бололтой байв. Хатам ээж эхнэр хоёр нь үхэртэн гарсан хойгоор тулга хатам аавдан бүхнийг эхнээс нь нэгнгүй ярьж дуусгаад бадарчгүй царай ихэд бараж энэ бүх яриаг анхааралтай сонсож дууссаны дараа амьдралын эрхээр суларч үрчлээдсэн бор нүрэнд нь гуниг тодрон хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирэх нь ажиглагдвал тулгач ихэд гайхан би танд хэлэх ёсгүй зүйл хэлчихсэн үү? Магадгүй энэ бүхэн итгэхэд хэцүү байж болох ч үнэхээр үнэн явдал юм шүү. Харин та тэр бүсгүйг өрөвдөж шаналж буй бол одоо тэгх цаг нь биш. Харин бид тэр хүн амны хэрэг хийсэн алуурчин хурдхан зохих шийтгэлэн хүртэж бүсгүйн сүнсийг амьрлуулахад нь гар бие оролцох ёстой болоод байна. Гэж шулуухан хэллээ. Хэсэг дууга хураан нулимс унаж суусан бадарчгүйч эл явдлыг сонсоод чухам өөр нэг үннийг түүнд хэлэх болов. Хөөмэн, чамд тохиолдсон энэ явдлын цаадах нууц нь миний амьдралын сүүлийн 30 жилийн туршид мэдхийг хүссэн гашуун үнэн мөн байна. Гэж хэлээд нулимс нь тогтохгүй байгааг анзаарсан тулга юу ч хэлж чадалгүй чимээгүй л түүний яриаг үргэлжлүүлэн сонсон. Одооноос 30 жилийн өмнө би чам шиг л залуухан амьдралд дөнгөжл хөлөөн олж эхэлж байсан үе минь юм. Аймгийн төв орж хэсэг байхдаа чиний ярьсан тэр бүсгүйтэй би учирч байсан юм. Гэж хэлмэгц тулга сая л нэг учрыг ойлгон нүдэн томроод ирэв. Бадарчгүйч цааш үргэлжлүүлэн төвдөх ажлаа амжуулаад араас ирнэ гэд үлдэхт нь би төрүүлж нутагтаан ирчгээд чихтэй болгонд хэл дуулгаж нутаг усаар нэг миний найрыг хүлээсэн улс байлаа. Орох оронг минь бэлдээд өгсөн ээжээ аав хоёр минь бэрэн харах гэж мөнчих хүлээсэн дээ. Гэвч ирээгүй юм. Бүгд л доноогвэн том хүү бадарчийг төвийн бүсгүй голж гэнэ хэмээн л нутаг усаар нэг яриа болоод би ч хэсэг хугацаанд амтэн хүний амны зугаа болж гансарч явсан үе бий. Чухам тэр үед би үнэхээр төмөн олны яриагаар ядарсан миний сэтгэлээр тоглоод хайсан байна гэж бодоод сэтгэлэн татан өдийг хүрсэн юм. Бэлдэж өгсөн гэрт минь дэр нийлүүлэн амьдрах ханьгүй болсон би чинь жил орчим хэсэг гансран яваад одоо энэ хүслэнгийнхээ ээжтэй нь хансах заяагаан холовсон хэрэг. Чухам тэр үед би хайртайгаан хайж төв ороод асууж сургалах ах トゥ аав ээжгүй хүнийг хаанаас нь ч олох үгээд буцаж байсан минь миний алдаа байж. Тэр муу бузар нүгэлтнийг би энэ олон жилийн турш хуурай ах шигэн санаж хүндэлж явснаа бодохоор сэтгэл минь урагдаж зүрх минь зүсэгдэшгэл болж байна. Тэр минь яасан их өвдсөн бол, яасан их айсан бол, намайг ирээд аварна гэж хичнээн их хүлээсэн бол. Гэдэл нүрэ даран уйлж суух хадам аавынхан энэ ярианд тулга ёстой л хэлэх үггүй болтлон балмагдан хэсэг дүүгээ суугаад түүнийг аргад нь тайвшруулав. Аав минь, нэгэнт болоод өнгөрсөн зүйлд та одоо ингэж харамсаад яах вэ? Таны буруу биш шүү дээ. Харин та тэр нүгэлтнийг хийсэн үйлийнхээ төлөөсийг эдлэхт нь надад туслах хэрэгтэй байна. Тэгж байж л таны анхны хайртын чинь сүнс дараагийн төрөлдөө саадгүй явж энэ ертөнц дээрх гомдол цөхрөл нь тайлагдах ёстой. Гэж хэлсэн нь бадарчгүйд ихэд түлхэц болсон бололтой ийн хэлв. Тэмээ чиний зөв. Одоо нэгэнд түүнийг барьж өглөө гэд хүний аим хөнөөсөн ялаа тэр эдлэхгүй. Амийг амиар сольж цусан өшиг авах нь зөв. Түүний минь сүнс одоо ч тэр ёрын даваанд гацаатаа байгаа бол хурдхан суллаж амьрлуулъя. Түүний минь амьгүй би одоо ч тэнд булаатаа байгаа бол хурдхан хайж олоод хүний ёсоор хөдөөлүүлье. Гэж хэлээд нулимсан арчин бослоо. Одоо тэдний санаа нэг бөгөөд зориг ижил тул шуудхан л тулгын машинд сун мангас болдынхыг зүглэн хөдлөв. Үүнийг нь харсан хөслөн за энэ хоёр маань хаашаа ингэтлэн ширүүхэн явж байгаа юм бол та гэж хэлхээс бусдаар онцгой анхаарсангүй сүү сайлын ажилдаан шамдав. Өглөө эрт байсан тул одоо даваан дээр аваачаад нэмэргүй. Харин нар орох үеэр аваачих ёстойг тэр хоёр мэдж байсан тул юутаж бүхнийг мэдсэн гэдгийг нууж түүнийг хүчээр бус залиар өрхтөн аваачих төлөвлөгөөг ярилцсан явлаа. Бадарчгүй замчлан тулгач зүтгүүлсээр болдгойн гэрийн гадаа хүрээд ирэв.
Ээжтэйгээ хоёул амьдардаг тэдний ганц гэрийн гадаа өнөөх онхолддог бор ногоон УАЗ 469 машин яг төрхөөрөө зогсож байлаа. Бадарчгүй ачаа. Өөрсдийнхөөрөө л байцгаая. Ярьснараа шүүхөө. Аавынхаа хамыг дагуулаад л яваад байгаарай. Сэжиг авахулж болохгүй шүү. Гэж захиад гэрт нь оров. Нээрэл үс сахлан сэгсийгээд бүдүүн гихч нь бөмбөг шиг болсон том гэдэстэй бадрум баг хүн баруун талын орон дээр хэвтэж байх юм гээ. За сайн байна уу? Сайхан зусж байна. Гэсэр манай хоёрыг яваад орвол өнөөхөн ч хүн ирсэнд дуртай байгаа бололтой бас хүү ганц шилэм горьцсон янзтай тэдний гарыг дагуулan харж орноосоо босоод. За сайн байцгаана уу? Дээшээ сууцгаа. Гэсэр хоймортон залав. Ээж төв бараацсан. Төрсөн дүүгиндээ хэд хонох юм гэсэн. Би ч яах вэ ингэсгээд л байж байна. Ойлгохтой цайцуу алгахөө. Идээд. Гэд тавхтай хатсан аруул тавьснаа тулгыг харан. За дүүхүү юун залуу вүлээ? Манай бадарчин хүргэнэ. Гэхэд тулгач айсаар нь дагуулаад л. Тэмээ аха, намайг тулга гэдэг. Хэмээгээд гараа сунган танилцж буйгаан илэрхийлв. Ахыг нь болд гэдэг юм. Танай хадам аавын чинь ганц сайн хуурай ахын шүү дээ. Гэж хэлээд мархийн инээхэд тулгач олигтой юм хэлсэнгүй толгой дохиодол өнгөрвөл бадарчгүй ч худлаа инэн шүд 100 төвчээд өөртөө нь ганц 2 шилийн мултлах санаатайгаас өөр онцын зориггүй ирснээ хэлж болдохгүйг хорхоог нь хөдөлгөөд авав. Үүнийг нь хүлээж байсан аятай тулгач гэрээс угсхийн гараад машинаас тортой юм шажигнуулаад ороод ирвэл уугийн гашуун юмд дуртай болд уруу ламаа 7 хундаг стаканаа гаргаж бэлдээд найрлаж эхэллээ. Ингэж найрлсаар тэдний авчирсан 2-3 шил архин дуусах төхөж цаг чаваа яваад өгөв. Авчирсан архинд нь тасарч унахаар машиндаа хийж авч яваад даваа руу очих төлөвлөгөө ярилцсан тэр байж. Гэсэн ч мангас болд дэндүү сайн даахын дээр ёр унаж өгсөнгүй бараг л архинууд нь дуусч байгаа харагдлаа. Гол зорилгодоо дэндүү сайн төвлөрсөн бадарч тулга хоёр хундгалсан архинаас бараг л уухгүй шахуу болдын нүдийг хариулан зуухны арлуу цацаад байсаар болдож нэг юм сүулдэ муудаж хэл ам нь орооцолдоод архиндан согтон унах төхөөд иржээ. Энэ үеийг хүлээж байсан манай хоёрч хоёр талаас нь сугдаад дээл гутлыг нь өмсүүлсэн болж машиндаа суулгаад хөдлөхөд өнөөх нь согтуу хүн сохор ухаантай гихчээр. Ой. Би мал хуугаан хаяад явж болохгүй. Гэр орноо төгжихгүй бол болохгүй. Гэхмэтэр өглөж эхлэхэд бадарчгүй ч үлдсэн багхан архиан шилээр нь түүний ам руу цутгаад. За та дүүтэйгэн ингэж сайхан уугаад байх биш. Ганц өдөртөн яавал гэж. Танаа хідэн мал угаасаа танаас айгаад өөрсдөө хотондоо хүрээд ирдэг үсттэй. Гэж хэлэн хөөргөд орхивол өнөөхөн ч архиндаа согтон муужарч байсан ч бадарчгүй хэлсэн төхөөрч тастаас хөхрөөд. За тийм. Чи харин ахыгаан энд тэнд хайчгалгүй маллаад яваарай да. Гэж хэлээд унтаад өгвөл сайн нэг бадарчгүй худалж үжиглэхэн болон түүнийг цааш түлхэж өөрөөсөө холдуулаад. Чам шиг хүний сүгийг би дэндүү олон жил андуурч явсандаа харамсаж байна. Өнөөдөр чи жинхнээсээ надад хаягдана. Гэж хөмхийгөө 100 хэлээд дуугаан хураахад тулгач толиндоо харчгаад даваа руу зүглэн давхилаа. Гэрэнхээ хажуугаар явж таарна гэдгээ мэдэж байцгаасан тул тэднийг юу гэж аргалахаа ч яриад амжсан манай хоёр саадгүй явсаар оройхон хэрд давааны наад аманд ирээд зогсоход нар ороод харанхуй нөмрөх дөгсөн байлаа. Даваа ууд харан зогсох бадарчгүй зүрх хурдан цохилон гарн чичирч самсаан шархираад ирэхэд энэ бүх явдлын эхлэлийг тавьсан болдын архин багж болтугай гарсан бололтой сэргэж байгаа үзэгдэн. Ёй толгой. За хаана аваад ирвэ бадарч маань. Гэж хэлэн машинаас бууж ирээд царай нь хувьсгээд явчихав. Эн чинь гэд цааш үг хэлж чадахгүй бараг эрүүл болчих шиг болоод царайнд нь айдас тодрон зогсох болдын араас бадарчгүй их л ууртаагаар гүйж ирээд цохин унгаадаа.
Муу араатнаас ч дор хүний сүгмэн. Чи энэ газрыг таних байна уу? Энэ бол чиний 30 жилийн өмнө осолцсон тэр газар чинь. Чи тэр ослынхон дараа миний хайртай бүсгүй гэдгийг мэдсээр байж түүнийг минь хөдөлж чадахгүй өвдөлтөнд тарчлан хэвтэж байхад нь аврахын оронд нүүр нүдгүй зодож түүнийг минь бузарлаж орхиод нүцгэн гараараа багалзуурдан хороосныг чинь намайг мэдээгүй гэж бодоо юу? Муу хөгийн араатан минь чамд өрөвдөх энэрх сэтгэл байсангүй юу? Хэмээн хамгал гомдол цөхрлөөн гарган орилж нулимсэнд бөмбөрөн урсаад болдыг замдан авах энэ төрхийг харсан тулгач хадам аавыгаан болиулах гэж оролдолгүй ард нь харан зогсож байлаа. Бадарчаа чи ахыгаа амьд үлдээгээч. Ах нь чамаас өршөөл нэгэх ирэхгүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ ядаж нас дээр гарсан эхийг минь бодоод ахыгаа өршөөгөөчтэй. Гэд өнөөх бүдүүн баараг бадрун ирчин уйлан дуулж өршөөл ирж эхэлвэл бадарчгүй ч хорсолт хийсэн хоёр нүднээс нь зогсоо зайгүй нулимс бөмбөрөн тайвширч чадахгүй зогссоор түүнийг замдсан хоёр гараа нь сул тавиад сөхрөн суулаа. Бадарчаа гэхдээ чи энэ бүгдийг яаж мэдсэн юм бэ? Би хэнд ч хэлээгүй. 30 жил би үүнийг нуусан. Би хийсэн нүгэлтэд дараа нь харамсаж байсан ч тухайн үедээ өөрийнхөө юу хийж байгааг хянаж чадаагүй тул нэг л мэдхэд тэр нүглийг үлдчихсэн байсан юм. Би зүгээр л айсан. Би ээжигээ орхиод шоронд суухыг хүсэхгүй байсан болохоор л түүнийг нууж анхнаасаа ганцаараа явсан мэдчүүж гэлсэн. Харин одоо би үүнийхээ төлөөсийг өөрийн биеэр төлөе. Ганцхан миний утсан чиний улаан амийг мэл өршөөчих. Гэд сүгдэн гуйвал бадарчгүй нулимсан арчин ширүүхэн хараад би чам шиг алуурчин биш. Чамайг хичнээн. Би чам шиг алуурчин биш. Чамайг хичнээн алахыг хүссэн ч надад тэгэх хэрэг байхгүй. Учир нь тэр чамаас өөрөө өшөөгөө авна. Гэд эргэж машин руугаа алхвал аль хэдийнэ бүрий болсон тул өнөөх бүсгүй сүнсч машиныг тойрон хар сүудэр болж эргэлцээр гарч ирэх нь үзэгдэхэд болдохгүй ч айдас давтан шорон замаар мөлхөж зүгтахыг оролдлоо. Босоод хоёр хөл дээрээ зогсох зориг эсвэл тэнхэл хоёрын аль аль нь түнд байгаагүй тул амьд үлдэхийн тулд ийм мөлхөж байгаа ажээ. Өнөөх бүсгүй хорсол дүүрэн сүнс үзэшгүй төрхөндөө хувирч болдын өмнө гарч ирээд намайг санснаа. Би одоо ч тэр шорон дорон булаатай байгаа штэ. Чи дахиад нэг химээргүй байна уу? Гэж тавлан хэлэх түүний хоолой эгэл хүнийх гэхээргүй хахирхан нүргэлдэж сонсогдоход болдын зүрх нь бараг л зогсчих шиг болоод тэр хүнд биетэй хүн агаар дүргэгдэн хөндөрч хоолойнд боогдоод амьсгалж чадахгүй болж эхэлжээ. Энэ нь яг л түүний бүсгүйг хороосонтой адил үхэл бөгөөд амьсгалж чадахгүй хоолойгоо болгон тарчилж байхад нь бүсгүйн сүнс За ямар байна та? Сайхан байна уу? Би яг л ингэж үхсэн шүү дээ. Чи санахгүй байна уу? Гэгтүүлдаад бүсгүйн гар улам чангарахад болдын нүднээс харуусал өршөөлийн нулимс урсан биен суларсаар хам тавилаа. Уг үйл явдлыг бараг л хажуунаас нь машин дотроос харан суусан Тулга Бадарч хоёр түүнийг эцсийн амьсгалан хураатал нүд салгасангүй. Бадарчгүй ч олон жил нутаг усных нь чөтгөр хэмээн нэрлсэн хайртай бүсгүйнхэн үзэшгүй төрхийг үзээд айн цочих биш. Түүнийг өрөвдөн өөрийгөө зүхэж нүрэн даран уйлж байтал хүслэн гүйцэлдүүлж хорслоон тайлсан хайртай бүсгүйнхэн сүнс нь түүний хажууд дөхөн ирээд амьд ахуйдан ямар харагддаг байсан яг тэр төрхөндөө хувирч үзэгдээд эцсийн үгэн хэлэлцэж салах ёс хийх болов. Бүсгүйн сүнс хайрт минь чамайг хараагүй яасан их удаа вэ? Чи минь намайг мартаагүйд баярлалаа. Энэ насандаа бүтээгүй чи бидний учрал магадгүй дараа төрөлдөө бүтэн бах. Ийм зүйл болсонд өөрийгөө битгий буруутгаарай. Чамдан үргэлж хайртай байсан шүү. Гэж хэлээд тэврэх үед бадарчгүйд хоосон хий зүйл биш. Яг л бодит мэд би мэдрэгдэж түүнийг ч мөн тэврэн аваад намайг уучлаарай. Би л ухаантай байсан бол, би л илүү их сэтгэл гаргасан бол, би л чамтайгаа хамт явсан бол ийм зүйл хизээч болохгүй байсан. Намайг уучлаарай хайрт. Би ч гэсэн чамдан үргэлж хайртай байсан юм шүү. Дараа төрөлдөн эргэн уучрая. Гэж сэтгэлдээ буглаад байсан хамгал үгнүүдэн хэлж амжин зүйлийн удаан хамтлан тэврээд
салах болоход бүсгүй сүнсч баг багаар замхран арилж агаарт уусах тэр үедээ залуу минь хийсэн бүхэнд чинь баярлалаа. Одоо би тайван явж болох нь. Чи ч бас үргэлж жаргалтай сайхан амьдраарай гэж захиад замхран алга болов. Ингээд бүх зүйл дууслаа гэтэл Тулга Бадарч хоёрт хэдийнэ амьгүй болсон болдын цогцос үлдсэн байх бөгөөд чухам үүнийг яаж шийдэх аргаан ярилцаж байгаад өөрийнх нь хийсэн нүгэл өөрт нь ч бас үүрэгдэх ёстой гэж шийдэн мод руу чирч оруулаад өнөөх бүсгүй цогцыг булсан газрын хажууханд нүх ухаад болж орхив. Ингэхдээ 30 жил булаатай байж хэнд ч олдоогүй бүсгүй цогцыг булсан газраас нь ухан гаргаж хэдийнэ өгөрчсөн хэлхээтэй ясыг нь хүний ёсоор оршуулна гэд авч явахтаа хэн хэн нь юунаас ч сэжиглэж цэрвсэнгүй. Машинтай хоёр хүн л өдөржин наас цааш давхилдаад юу хийгээд байдгийн болдоо гэж хүслэнгийн ээж хэлэхэд манай аав бодвол хүрхэн хүүгэн шалгаж яваа юм байлгүй дээ ээж минь. Би лав энэ хоёрыг ингээд хамтдаа цагийг өнгөрөөгөөд дотносоод явж байгаад нь баярлаж байна. Ир улсууд ганц өдөр айраг сарахад хүртэж нутгийн айлуудаар хэсж яваа юм байлгүй дээ. Гэх охиныхон үгэнд сэтгэл нь ханаж буй бололтой ээж нэ. Нэрэн чи тийм байх. Миний охин ч ухаантай шүү. Гэх зэргээр ярилцсан сууж байхад Тулга Бадарч хоёр хэдийнэ өнөөх ламбгуун гэрийг зүглэн давхиж явлаа. Болсон явдлыг сонсож учир начрыг нь тунгаасан ламбгууч сүртэйгээр хүлэн авч болдын үхэлд харамссангүй. Машины ард ачаад ирсэн хэлхээтэй ясандж санаа нь зовсонгүй. Их л уртаар санаа алдаад. Айхо омманы бадмэхом. Төрлөн олоогүй хүний сүнс дээд тэнгэр рүү саадгүй явжээ. Харин тэр нүгэлтний сүнс хэрхийг би мэдчихгүй юм. Болох ёстой зүйл болдгоор болж дээ. Та хоёр манад хоноод өглөө яв. Би бурхан болоочийн шарлыг хэдний өдөр ямар цагт хөдөөлүүлхэн төлөвт буулгая. Гэмээгээд уртхан өдрийн хүндхэн явдлын дараа үргэн хүү хадам аав хоёр хэнхэн нь бодолд дарагдан хэвцээр шөнийг барав. Угтан бол тэд ч бас нүгэл хийсэн хүн болчихж байгаа мэт өөрсдийгөө буруутхан бодолд дарагдавч бүсгүй сүнсийг амьрлуулж нүгэл хийсэн жинхэнэ хүн нь хүртэх ёстойгоо л хүртсэн гэх гашуун үннээр халахлагдан тайвширцгаахажээ. Тэд ч бас хүн юм хойно хөөх юм уу ганцаараа үлдсэн чавганцыг ихэд өрөвдөцгөн дотор зайлбарна. Ингээд дахин нэг өглөө эхлэж хөдөөний малчин ардын амьдрал буцалж эхэлвэ. Хоног алдаж ажил удасанчгүй ламбгуй өөрөөр шахуу нөгөө хоёрыг сэрэн гурвал бүсгүй шарлыг зөөж нутгийнхны хүн тавьдаг газарт иржээ. Ламч номон уншиж Тулга Бадарч хоёрч захиас заврын дагуу нүх ухаад бүсгүй шарлыг хүний ёсоор оршуулв. Эгэл хүнийг яаж оршуулдаг вүлээ яг л түн шиг үйлийг цомхон гэгч нь хийж дуусаад гурвуул эргэж харалгүй буцав. Бадарчгүй амьдралд учирсан анхны хайр нь ийхүү зүй бусаар явах цагаасаа өмнө хорвоог орхиж хүний ёсоор ч оршуулаагүй тул зүнсэн төөрөлдөн амьдлаж чадалгүй тэндэн гацаж өшөө хорсолтоон идэгдэн чөтгөр болоод өөрт нь туслах нэгний хүлээсээр олон жил өнгөрсний дараа бүхнийг дуусгах занглаан болж Тулга гэх залуу гарч ирсэн нь энэ байлаа. Хэдхэн хоногийн хүн итгэмгүй явдал эцэст нь нэг юм дуусч амьдралдаа үзээгүй олон зүйлэн богинохон хугацаанд үзэж амьдралын утга учир хүний хийсэн үеийн хариу хайр сэтгэлийн хүч зэрэг олон зүйлийг ойлгоод хадам аавын хамт гэрийн зүг алгуурхан зүтгүүллээ.